улсын хууль тогтоогчид гэж өрөөс нүдтэй юм шиг эсбүгээс тал тарихтай юм шиг хачин үйлдэл хийдэг хүмүүс. Жишээ нь сая шинээр өөрчлөгдсөн ариун цэврийн тухай хуулийг харъя. Гудамжинд нус цэрэг хаягуул 5,000-аас 1 сая хүртэл төгрөгөөр торгоно гэх бөгөөд хяналт тавих ажилтнууд нь сайн дурын ажилтнууд болон цагдаагийн албан хаагчид байх юм гэлээ. Яг л нөгөө өмнөх бүтэхгүй хуулиудынхаа замаар орохоор юм зурж хаялаа. Тооч. За гарцгүй газраар гарвал торгоно гэлээ. Одоо тэгээд гарцгүй газраар гарсан хүнийг торгосон тохиолдол ядаж ганц шиг байна уу? Нөө шүү дээ. Ядарсан үедээ жолоо бариул торгоно гэлээ. Хөөе чи юм уу миний ядарсныг яаж мэдээд байгаа юм аа гэд даналцсан одоо тэгээ яах юм? Тамхины тухай хууль гэдэл бас нэг юм гарлаа. Гудамж талбай олон нийтийн газар тамхи татаж болохгүй л гэсэн. Суунаглуулаад цагдаагийн хажуугаар зөржил байна. Цагдаа ч өөрөө татаад явж байх. За гэх мэт. Одоо энэ нэг нус цэрний тухай гэдэг нэг юм гарчуу да. Тэгээд тэр нус цэр гэдэг байгаа ямиг юм чухам яаж тодорхойлох вэ гэд маргал маргана штэ. Хөө эн чинь нус цэр биш. За зүгээр ууж байсан ундаа идэж байсан стүүжингээ амнаасаа санаандгүй унахчлаа. Гэд маргал ер нь юу гэх юм бол тоо. Гэх мэт. Гадаад орнуудын байгаа байдлыг хараад байхад хуулийг мөрдүүлэх гэж баталдаг юм шиг байгаа. Манайд бол эсэргээрээ. Хуулийг бол зөрчихийн тулд л баталдаг юм гэвэл ер нь оноо. За тэгээд ерөнхийлөгч ерөнхий сайдаасаа эхлээд хуулиа зөрчөөд байдаг юм хойндоо Монголын хууль 3 хоног гэж байна. Уг нь бол анх энэ үгийг Монголын хуулийг 3 хоногт ертөнцийн нөгөө хязгаарт өртөөжлөн хүргэнэ гэснээс гарсан үг юм гэнвэлээ. Хуулийг зөрчгөл гэж бөөнтөх болсон өнөөгийн төр засгийн хувьд бол ямар хамаатай юм 3 хоногт л таг мартна гэсэн үг болж хувирах шивтэй.